зүйлээд ярих. Тэгж 8 тохиолдол юм тийм. Жишээ нь халтаа орсон байна шүү дээ. За өнөөдөр болохоор ийм 3 төрлийн дэд үлгээр ярих. Тэгэхээр болохоор ийм өмнө яригдсан нөхцлүүдийн тайлбарыг тэгээд тоймыг нь тэгээд нөхцлүүд гэдэг нь болохоор Гаусс-Марковын нөхцлүүд гэж нэрлэгддэг нөхцлүүдийн тухай яриад байна. За тэгэхээр бид нэр түүнээс гадна хамгийн бага квадратын аргын үнэлэгчдийн вариацийн тухай яаж үнэлдэг талаар болохоор өмнө ярьсан байна. Тэгээд бид нэр одоо өсөж иргэсийн загвар бид нэр К ширхэг налтын параметр нэг ширхэг огтлогчийн параметр байна шүү дээ. Бидний нэг яаж үнэлдэг гэлээ. Тэгэхээр бид нар болохоор үлдэгдлүүдийг квадрат зэрэг төшүүлээ те. Нийлбэрийг хамгийн бага байлгахаар энэ бета 0, бета 1, бета 2 гэх мэтчлэн бета К параметруудыг олдог гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор хэдийн ширхэг нэгдүгээр иргэн нөхцөл байсан бэ? К дээр нэмэх нь нэг ширхэг нэгдүгээр иргэн нөхцөл байсан шүү дээ те. За К ширхэг налдын параметр нэг ширхэг огтлогч байгаа юм чинь К дээр нэмэх нь нэг параметр байгаа. За тэгэхээр тийм параметрийн тоотой тэнцүү нэгдүгээр иргэн нөхцөл бичсэн юм байна. Тэгэхээр бид үлдэгдлээ квадрат зэрэг төшүүлээд хооронд нэмээд за түүнээсээ бид уламжлал авч ирсэн шүү дээ. Бета 0-оор нь уламжлал аваад ихтэй тэнцүүлээд бета 1-ээр нь уламжлал аваад ихтэй тэнцүүлээд гэх мэтчлэн бид К дээр нэг нөхцөл гаргаж авсан тийм үү. Тэгэхээр бид энгийн регрессийн хүрээнд болохоор бид түүнийг зүгээр ингээд гараараа бодчихж болж ийсэн. Олон өсгчтэй регрессийн хүрээнд болохоор бид К дээр нэмэх нь нэг ширхэгчтэй К дээр нэмэх нь нэг үл мэдэгдэхчтэй тийм систем болж хувирж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр тэрийг бол бид гараараа бодох хэцүү. Тэгэхээр бид болохоор EVS-ийг ашиглаж тэрийг бодоод байгаа. Тэгэхээр үнэлэгч маань хаанаас гарч байгаа нь болохоор тэр нэгдүгээр иргэн нөхцлүүд шүү дээ. К дээр нэмэх нэгдүгээр иргэн нөхцлөөс манай үнэлэгчд гарч ирж байгаа. За дараа нь бидний 3-ын 4-р нөхцөлөөр болохоор үнэлэгчд маань ямар вариацтай юм бэ гэдгийг авч үзэн. За тэгэхээр вариацийн тухай ярьсныхаа дараа бид үр ашигтай байдлын тухай. Тэгэхээр бид нар бол хизээ үнэлэгч үр ашигтай байдаг вэ гэдгээр вариац багтаа байна. Тэгэхээр бид магадлалын онол математик статистикийн хэсгээс хизээ бид нэр үнэлэгч үр ашигтай байдаг вэ гэдгээр гаждгүй мөртлөө вариац нь бага байх юм бол энэ сайн үнэлэгчээ гэж ярьжсэн шүү дээ. За тэгэхээр бид нэр энэс эхэллээ. За энэ загвар маань болохоор Y гэдэг үсэг чинь бид К шиг устай тайлбарлаж байгаа. Их олонлог дээр бол ийм хамааралтай байх гэж үзэж байгаа шүү дээ. Их олонлог дээр бид нэр энэ үл мэддэг юм бета гэдэг параметруудтай. Гэхдээ болохоор их олонлог дээр Y-т нь болохоор энэ нэг нөлөөлдөг гэж үзэж байгаа. Бид нар болохоор их олонлог дээр Y нь болохоор X-үүдээр нөлөөлөх ийм шалтгаалсан чиглэл байж болохгүй гэж үзэж байгаа. Зөвхөн X-үүд бол Y-т нөлөөлөх гэсэн. За тэгэхээр бидний жишээ бол бета түүнээс ямар нэг мэдээлэл. За өмнөх дээрсэн дээр бид нэр хараад ярьж чадаагүй зүйл болохоор энэ юу байна вэ? Энэ регрессийн загварыг үзэх юм бол тэр загвар маань хоёр хэмжээс загвар авах нэг x-тэй тэгээд энэ x-ийг болохоор эхлээд хэлгээд хичээдэг. Y маань болохоор босоод хэлгээд байна. Тэгэхээр бид нэр регрессийн шулуун бол зурх гэж байгаа шүү дээ. Тэр шулуун маань болохоор манай графикийн ихийг дайрдаг байвал яах вэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл x нь тэг гэдэг утга авах, тийм y нь тэг гэдэг утга авах нь шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд болохоор ямар нэгэн онлоос эсвэл зүгээр энгийнээр бодоод үзвэл x нь тэг утга авах, y нь заавал тэг утга авмаар ийм тохиолдол байдаг байна л да. Тэр тохиолдолд бид регресс огтлогч үнэлэх гэсэн байна шүү дээ. Огтлогч байлаач гэсэн тэр маань ихтэй хэцүү гэсэн үг болж таарч байна тийм үү? За тэгэхээр би ийм бичлэг биччихлээ гэж байна тийм. Тэгэхээр дээр нь ингээд давлгаа бичсэн байна. Тэгэхээр чи тааруулсан утгаач саарж шээ. Ердийн тохиолдолд болохоор бид нар бол малгай тавьж ирсэн тийм үү? Тэгэхээр бид нар огтлогчтой байхад малгай тавьж ирсэн. За огтлогчгүй юм ялах гал ийм давлгаа тавьчих. За тэгэхээр бид нар анзаарч байгаа зүйл бол энэ дээр огтлогч бета 0 гэдэг зүйл алга шүү дээ.
За тэгэхээр бид нэр x1, x2, xk-ийн хэмжүүл бүгдээрээ тэг авсан тохиолдолд y мал y-ийн давлгааны харуулсан утга маань тэг гэдэг утга авах нь шүү дээ. Тэг гэдэг утга. За энэ тохиолдолд бас бид нар аль болох зайлсхийх хэрэгтэй. Аль болох зайлсхийх. Яагаад вэ гэхээр энэ тохиолдолд манай r квадрат гэдэг манай загвар тоон хэд таарж байна гэдгийг хэмжих юм маань асуу тавьчихсан. R квадрат чинь тооны квадрат зэрэг дэвшиж байгаа мөртлөө асуу тавьчих нь шүү дээ. Тэгэхээр чи тайлбарлахад хэцүү болж байна. Хоёрдугаарт нь болохоор бид нэр одоо энэ загварын үнэлээд бета 1 энэ давлгаа бета 2 давлгаа эднийг олохын тулд бид нэр юу хийх ёстой? Манай үнэлэгч маань хаана сах ёстой? Манай нэг үлдэгдүүдээ олж байгаа. Үлдэгдлүүдийнхаа квадратыг аваад гээд нэмээд тэндээсээ болохоор бета 1 масаагаар бета 2 мас тэлтэйгээр давлгаар гэх мэт чинь бета к тэлтэйгээр уламжлал аваад эхлээд зүйл нь шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бол ердийн тохиолдолтой харьцуулахад k1 k-ийн нөлөө 1 шиг нэгдүгээр нь нөхцөл байсан бол одоо энэ дээр болохоор k шиг нэгдүгээр нь нөхцөл болж байна тийм үү? Ердийн тохиолдолоос хадах юм бол бидний эхний нөхцөл чинь бета 0 огтгочоор уламжлал авч ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр маань болохоор регрессийн маань үлдэгдлүүдийн нийлбэр нь тэгтэй хэцүүж авч ирсэн байна. Тэгэхээр одоо бид нар тэр нөхцөл байхгүй учраас манай үлдэгдлүүдийн маань нийлбэр бол тэгтэй тэнцэх аргагүй болчих. Яагаад гэх юм бол бид нар тэнд үнэлэгчтэй тийм нөхцөл тавьж өгөөгүй учраас одоо бид нар зөвхөн каш нөхцлүүд тэр наалтын коэффициент тавбатай нэгдүгээр нөхцөл байна шүү дээ. Огтлогчтой холбоотой тэр огтлогчтой холбоотой нөхцөл чинь үлдэгдлүүдийн нийлбэрийг тэгтэй тэнцүү болгож ирсэн нөхцөл маань алга болчихж байгаа юм. Тэгэхээр бидний үлдэгдлүүдийн нийлбэр бас тийм болж байна. За R квадратыг хасах байхгүй нэг арга байдаг. Хүмүүс одоо за би үнэхээр ийм загварт итгэж байна. Үлдэгдэл огтлогч бол байх ёсгүй бэ. За би энийг заавал үнэлэх ёстой гэж үнэлж байгаа тохиолдолд нэмэх эерэг R квадрат гаргаж авахын тулд загвараа үнэлчээ. За тэгээд энэ бета 1 тилда бета 2 тилда гэдэг тоороо гараад ирнэ шүү дээ. Үнэлгээтэй. Тэднийг энэ x-үүдээр нөрчүүлээд ийм тааруулсан утга гаргаж авнаа да тий. Тааруулсан утга y тилда гэдэг нэг тоо гараад ир, цуваа гараад үсэж байгаа юм тий. За түүнийгээ би болохоор жинхэнэ бодит y-тэй корреляцыг нь авдаг. Тэгэхээр корреляцыг нь олоод корреляцыг квадрат зэрэг төвшүүлэхээр тэр маань болохоор r квадрат болох нь шүү дээ. Тэгэхээр энэ бол автоматар юмыг корреляцийн коэффициентийг олоод квадрат зэрэг төвшүүлэхээр бол энэ заавал y-г тавах хэрэгтэй болж байна тийм. Зүгээр ингээд энгийн регрессийн y-ийн үгдгээс хараад огтлогч агуулгад явах бол r квадрат сөрөг байх байна тийм. За хэрвээ бид нэр ингээд үнэхээр ийм загварт итгээд нийлжлээ гэж байна. Налтын коэффициент бета 1 тилда бета 2 гэх мэт чинь тийм. Гэтэл яг бодит амьдрал дээр болохоор энэ огтлогч тэгээс ялгаатай байсан юм тийм. Тэгэх юм бол бидний энэ үнэлсэн бета 1 бета 2 тилданууд бүгдээр бол ажилтаа байна. Загварт оруулах хэрэгтэй байсан параметрыг оруулахгүйгээр бид хүчээр энэ загварынхаа болохоор регрессийн шалгууныг үндсэндээ болохоор заавал тэг графикийн ихийг дайруулж зорж байгаа байхгүй хүчээр. Уул нь бол бодит амьдрал дээр ингээд хараад үзэхээр би хоёр хэмжээстэй юм дээр ярьж штэ. Кач нь болохоор олон хэмжээстэй олчоор би зурж чадахгүй тийм. За энгийн болох зүйлээр уул нь бол ийм зураас зурсан байх хэрэгтэй байдаг. Энэ маань тэгээс ялгаатай. Би одоо огтлогчгүй оруулахаар энэ маань заавал энийг дайрстай олчичаад харж штэ. Тэгэхээр энэ маань нэг заавал нэг ингэсэн юм болж таарж байна. Тэгэхээр бодит их олонлог дээр манай наалтын юм маань болохоор энэ дээр бол ийм ондоо гарч ирж байгаа. Ажиж гарч ирж байгаа. Яагаад гэхээр бидний энэ дээр заавал энийг дайрах хэрэгтэй гэж хүч тавьчихж байгаа учраас. За. За саяных нь болохоор тусдаа асуулт бид нэр огтлогч оруулаагүй байвал яах вэ? За дараагийн нэг ярих хэрэгтэй зүйл өмнөх холбоогүй шүү. Энэ бол ажилтны тухай асуудал. Тэгэхээр бид нэр энгийн регрессийн өмнөх лекцэн дээр олон үсгч регрессийн загвар дээр ийм ихний хэсгийг ярьсан юм асуудал дээр болохоор бид нэр ажилтны тухай ярьсан. Тэгэхээр болохоор тэн дээр бид нэр 2 ширхэг x-тэй байсан. 2 ширхэг x-тэй x-тэй 1 ширхэг y-тэй.
За тэгэхээр бид нэг ширхэг x хувьсчийг орхигдуулчвал ямар ажил авах вэ гэдэг тухай ярьж байна. Тэгэхээр бид нөө үсрэхлээр үзүүлсэн шүү дээ. Тэ? За тэгэхээр бид x нэг x2 гэж тайлбарлаж хувьсчтай байя. Тэ? За тэгээд бид x1-ийн өмнөх налтын коэффициентийг үнэлж байгаа. Тэрийг бид бета нэг гэдэг үнэлсэн баг тийм. За тэгээд бид x2-ыг нэрээс оруулахгүйгээр үнэлчихвэл энгийн регресс юм шиг үнэлчихвэл ажилт нь юутай тэнцэх вэ гэж асууж тийм. Тэгэхээр бид нар болохоор жинхэнэ налтын коэффициент гэдэг бол манай тэр энгийн регрессийн нэгийг нөхцөлүүлээд үнэлсэн налтын коэффициент бета нэг ч болохоор жинхэнэ налтын коэффициенттэй бета нэг дээр нэмэх нь юу байлаа? Бета 2 гэдэг их олонлог дээр тэр x2 хувьсгч чинь дайх ёстой мó үгүй юу гэдгийг харуулж байгаа коэффициент. Үрчиг нь болохоор юу байлаа байсан бэ? Дельта гэж коэффициент байсан шүү дээ. Тэр нь болохоор x1 x2 ямар корреляцтай вэ гэдгийг харуулж байгаа гэсэн тийм. Тэгэхээр бид хоёр тохиолдолд ажилтгүй байна гэж үзсэн. Нэг нь болохоор анханасаа бид тэр x2 гэх хувьсгчийг регрессийн загвартай зүгээр оруулахгүй байх юм. Бид болохоор ийм ярьжсэн шүү дээ. Одоо бид ийм загвар үзчихсэн. Тэгээд бид нар болохоор ийм коэффициент үнэлэгчийг сонирхож байгаа юм. Тэгээд бид нар болохоор нэг болов зүгээр нь болоод x2-ыг оруулж байгаа бета 1-ийг үнэлэх болох ёстой. Өөр нэг боломж нь болохоор x2-ыг алтааны хэсэг рүү оруулж чаа. За тэгээд энийг үнэлэх боломжтой гэж хэлсэн шүү дээ. За тэгэхээр хэрвээ бидний энгийн регресс ганц x хувьсгчтай та алтааны хэсэгт ийм загвар үнэлэх юм бол налтын коэффициент маань хүлээгдэж байгаа утга нь хэдвэ гэж асууж ирсэн тийм. Тэгэхээр болохоор энэ маань жинхэнэ утга дээр нэмэх нь бета 2-ын үрчиг нь их олонлог дээр бета 2 ямар байгаа юм? Үрчиг нь болохоор x1 x2-ийн корреляц байсан шүү дээ. Дельта гэдэг параметр нэгдсэн тийм. Тэгэхээр бид хизээ ганцлахгүй байх вэ гэхээр нэг болоод их олонлог дээр бета 2 чинь анханасаа тэг тийм бол бид энэ x2-оор хичээл заавал оруулах байгаа зөв. Үгүй болоод x1 x2 нь хоорондоо ямар ч корреляц юм. За тэр тохиолдолд болохоор энгийн регресс үнэлсэн ч гэсэн манай бета нэг маань болохоор ажилтгүй гарч ирнэ гэж хэлжсэн шүү дээ. Тэ? Одоо бид тэрийг энэ олон үсгчийн загвар дээр оруулсан. За түрүүний загвар дээр болохоор x1 x2 гэж хоёрхан чихрийг тайлбарлаж үзэж байгаа байхгүй юу? Боломжит корреляцийн тооч нь хэд вэ? Тэр хоёрын хоорондын нэг л байгаа байхгүй юу? За нэгээс хоёроос олон x хувьсгчуд ороод ирэхэд боломжит корреляцийн чинь тоо өсөөр яваад байгаа. За одоо жишээлбэл нэг одоо 2 ширхэг x дээр биш x1 x2 x3 гэдэг 3 ширхэг тайлбарлаж үзэлтэй байгаа гэж тийм 3 ширхэг түрүүний цаг авах юм бол за одоо манай энэ дээр 3 гэдэг x3 орж ирэх нь шүү дээ. За тэгээд би ингэ одоо би x3-ыг загвараас орхигдуулчвал за тэгэхээр би хоёр налтын коэффициенттэй загвар үнэлж шүү дээ. 3 дахьыг би загвартаа оруулахгүй оруулж байна тийм. За тэгэх юм бол за миний сархиж байгаа коэффициент болохоор бета 1 гэж байна. Тэгэх юм бол бета 1 яаж гарчих вэ гэдэг асуудал. Уул нь бол их олонлог дээр бета 3-ыг бол оруулах хэрэгтэй юм шиг. Гэхдээ би оруулахгүйгээр энийг одоо x3 хувьсгчийг би одоо тоо мэдээлэл цуглуулж чадахгүй гэж бодъё л да тийм. За тэгээд би орхитуулчлаа гэж бодох юм бол бета 1-ийн үнэлгээг маань ямар ажилтгах вэ гэсэн. Тэгэхээр энэ бол илүү хэцүү болоод байна. Энэ тохиолдолд бол илүү хэцүү болно. Яагаад гэх юм бол x-үүд болохоор хос хосоор аяг корреляцтай болох боломжтой. Тэгэхээр x1 x2-ийн корреляц хийдэг, x1 x3-ийн корреляц хийдэг, x2 x3-ийн корреляц хийдэг. 3 шиг боломж корреляц гаргаж шээ. Тэгэхээр энэ тохиолдолд бид нэг ажилтыг гаргаж авахдаа маш юм олон нөхцөл тавьж ийж гаргаж харж чадна. Одоо яаж гардаг вэ гэдгээр ийм нөхцлүүд тавь. За би x3-ыг орхитуулах гэж байгаа регрессийн загвараас. За тэгэхээр би болохоор x3, x2 хоорондоо корреляцгүй гэдэг нөхцөл тавьчих. x3, x2 корреляц авахгүй. Дээр нь болохоор манай загварт орж ирэх гэж байгаа хоёр өсгч маань x1, x2 нь болохоор хоорондоо бас корреляц өгсөн нөхцөл тавь. Тэ? Тэгээд би одоо x3-ыг загвараас орхигдуулсны нөлөө
бета 1-ийн гачлалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сонирхож байгаа гэж байна. За тэгхийн бол бид нар юу болох вэ гэхээр энгийн томьёогоор хоёр өсөлттэй регрессийн загварыг ашиглаж ирсэнтэй үндсэндээ адилхан томьёо болж байна. Тэгэхээр хурдуулсан загварын наалтын нэгдүгээр хугацааны наалтын хугацаа гэдэг бол жинхэнэ параметр. За тэгэхээр орхигдсон тэр x3 хувьсгч чинь y-т ямар нөлөө үзүүлдэг байсан их олон дээр бета 3. За тэгээд нэмэх үржих нь x1 x3 2-ын корреляц болж таарна шүү дээ. Тэгэхээр өмнөхтэй чинь үндсэндээ адилхан болж таарч байна. Хоёр төстэй болж таарч шүү дээ. За одоо тэгэхээр хизээ гажлдаггүй байх вэ? За тэгэхээр энэ корреляц бол тэгтээ тэнцвэ байгаа. x1 x3 2 корреляц байна. Өөрөөр хэлбэл бид нар x2 x3-г корреляцгүйгээ тавьсан нөхцөл дээр чинь нэмээ x1 чинь бас x3-тай корреляцгүй байх юм бол тэгэх юм бол x3-ыг загвараас орхитуулсан ямар ч гажилт үүсэхгүй байх нь шүү дээ. Бета 1 дээр. Хоёрдугаарт хязгаар гажилт үүсэхгүй байх. Их олонлог дээр бета 3 тэг байх юм бол тийм. Өөрөөр хэлбэл x3 гэдэг хувьсгч их олонлог дээр ямар ч нөлөөгүй байх юм бол. Тэгэх юм бол бид нар үнэхээр бета 1 маань гажилтгүй орч ирэх юм шүү дээ. Ойлгож байна те. Ийм хоёр нөхцөл бид нар загвараас x3-ыг өргөдөл гажилт. За жишээлбэл аваа. Жишээ аваа. За манай y хөрсөж болохоор цалин те. За тэгэхээр бид нар болохоор бидний сонирхож байгаа зүйл болохоор цалинд үзүүлж байгаа боловсролын нөлөө те. Боловсрол x-ийг хөрсөж байна. За бета 2 нь болохоор туршлага гэж байна. Хэдэн жилийн ажлын туршлагатай юм бэ? Хэдэн жилийн туршлагатай тийм. Тэр болохоор манай цалин боловсрол нөлөөлөхөөс гадна ажлын туршлага. За дээр нь болохоор бид нар ийм урд тусагч нь болохоор ур чадвар гэдэг зүйл тийм. За тэгэхээр ур чадварыг болохоор бид нар хэмжих хэцүү гэсэн шүү дээ. За мэдээж болоо зүгээр энгийнээр бодоход ур чадвартай хүмүүс өндөр цалинтай болох магадлал өндөртэй. А гэхдээ ур чадварыг бол хүмүүсээс асуугаад гээд хэмжихэд бол хэцүү. За боловсролын жилийг нь асуугаад хэмжичихэд амархан шүү дээ. Та хэдэн жилийн боловсролтой вэ? Та нар одоо жишээ 15 жилийн боловсролтой гэж байна тийм. Туршлага гэх юм бол ажил дээр гараад хэдэн жил ажилласан бэ гэдэг хүмүүс шууд хариулна шүү дээ. Харин таны ур чадвар чи хэд вэ гэдгээр энэ ч бодоо зүгээр нэг хүмүүс босод хүмүүс тийм хүлээн зөвшөөрөхөөр нэг тоо хийж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар болохоор энийг орхигдуулах чааж байна. Энийг нь орхигдуулаад бид нар одоо x1 x2 гэдэг хувьсгчтай ийм регрессийн загвар үлдэж байгаа тийм. За одоо бидний нөгөө нөхцлүүд чи юу байсан бэ? Тэгэхээр болохоор үр дүн гарахаас өмнө x2 x3 болохоор корреляцгүй гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо туршлага маань ур чадвартай корреляцгүй. За ийм нөхцөл тавьсан байна. Та нараа энэ нөхцөл хатуу нөхцөл гэж бодож байна уу? Ер нь харьцангуй биелэх нөхцөл гэж бодож байна. Ур чадвартай хүмүүс илүү туршлагатай байдаг. Эсвэл бага туршлагатай байдаг ур чадвартай хүмүүс. Туршлагатай хүн болохоор ур чадвартай байдаг байх юм бол туршлагатай хүмүүс ур чадвартай байдаг бол энэ чинь ажил хийж байгаа хүмүүс бүгдээр ур чадвартай гэсэн үг болно үстэй. Тэ? Гэтэл болохоор ажил хийгээл явж байгаа хүмүүс чинь зөндөөл байдаг үстэй. Тэдний ур чадвартай байна хамаагүй ажиллаа хийгээл явж байгаа хүмүүс тийм үү? Одоо бусдаас ялах гонц биш гэсэн тэ. Тэгэхээр үнэхээр энэ хоёр маань хоорондоо корреляцтай байдаг байх юм бол бидний тавьсан нөхцөл зөрчигдөж байна. Харин энэ хоорондоо корреляц үүсгэн юм амьдрал дээр биелж байгаа юм бол бидний нөхцөл бол тийм чанга нөхцөл биш байх нь шүү дээ. Биелэхэд боломжтой нөхцөл. Тэгэхээр бета 2 x2 x3 корреляц нөхцөл тавьсан байна. Өөр нэг нөхцөл болохоор юу вэ гэсэн? x1 x2 хоорондоо корреляц үүсгэн тавьсан шүү дээ. За тэгэхээр x1 x2 энэ хоёрын хоорондоо корреляцтай юм таа.
илүү туршлагатай хүмүүс илүү олон жилийн боловсролтой байдаг. За тэгэхээр бидний тавьсан нөхцөл тийм ч хатуу нөхцөл биш гэж санагдаж байна. За одоо бидний тэгвэл тавьсан одоогоор тавиад байгаа нөхцөл тийм ч хатуу нөхцөл болоод биш байна. За гурав дахь нөхцөл маань яа гэсэн бэ? X1 X3 2 маань хоорондоо корреляцтай юу гэж асуусан тийм үү? Маань ингээд харж байна. За тэгэхээр хэрвээ бид энийг орхигдуулаад үлдчих юм бол боловсролын цалин үзүүлэлт нөлөө нь болохоор бета 1 давгаа энэ маань болохоор жинхэнэ коэффициенттэй нэмэхэд бета 3-ын жинхэнэ коэффициент их хамлаг дээр байгаа жинхэнэ коэффициент үржихэд x3 x1 2-ын хоорондын корреляц. За тэгэхээр хизээ ажилтгүй байх юм. Одоо манай энийг орхигдуулаад үнэлсэн нь бета 1 маань хизээ ажилтгүй байх юм. Бета 3 нь болохоор тэг байгаа тохиолдолд ур чадвар цалин нөлөөлдөг байх юм бол гажтгүй болно. За эсвэл бол ability гэдэг ур чадвар гэдэг зүйл чинь тийм x3 чинь боловсролтой корреляцгүй байх юм бол байх нь шүү дээ. За тэгэхээр бид нар бол өмнөх хичээлүүдээр болохоор ур чадвартай хүмүүс олон жилийн турш шалгалтаа даваа яваад байдаг гэж үзэх юм бол корреляцтай байна гэж үзсэн. За тэгээд энгийнээр болоод үзэх юм бол ур чадвартай хүн болохоор өндөр цалиа бета 3 болохоор эерэг байна гэж ярьсан шүү дээ. За тэгэхээр одоо бид нар эндээс болохоор гажлтын тэмдгийг нь бол хийж чадах нь шүү дээ. Бета 3-ын тэмдэг нь юу байх вэ? Бета 3 болвол ерөнхийдөө энгийнээр бодвол ямар тэмдэгтэй сөрөг байх уу, эерэг байх уу? Эерэг байна тийм. За тэгэхээр энэ хоёрын корреляц ямар? 1 3 2 бас эерэг байж тахна шүү дээ. Бидний ярьсан зүйл үнэн бодвол өндөр ур чадвартай хүмүүс шалгалтын дээрээ бас амжилттай яваад байдаг байх юм бол тийм. Энэ хоёр маань эерэг. За тэгэхээр бид нэр орхигдуулаад мэдчих юм бол ability манай бета 1 чинь болохоор байх ёстойгоосоо хитэрч үнэлэгдэх юм байна шүү дээ. Эерэг тоо нэмж байх ёстой дээрээ эерэг тоо нэм. За тэгэхээр одоо бид нэр дахиад нөгөө энийг 3 биш 3x өмсгөж биш 4 байвал яах вэ гэж бодоод үзэхгүй тийм. Тэгэхээр одоо 4 өмсгөжийн хооронд ч болохоор дахиад нэг давхар корреляцууд нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр бид нэр гажлтыг нь харахын тулд маш олон дахиад корреляцуудын хооронд нөхцөл тавих гэсэн байна шүү дээ. Тэгэхээр болохгүй зүйл гэсэн үг биш. Бид нэр янз бүрийн нөхцлүүд тавиад байх гэсэн байна шүү дээ. Ерөнхий тохиолдолд кашл өмсгөж гажлтыг яаж үнэлдэг талаар ямар нэг мэдээлэл автлаа. 3 дугаар ном сурах чинь 3 дугаар бүлгийн автлаа. Нэмэлт бүлэг дээр appendix гэдэг. За бидний хувьд болохоор ингэж 3x өсч байна. За тэгэхээр бид нар энэ нөхцлүүдийн тухай яриад байгаа. Гаусс-Марковын нөхцлүүдийн тухай яриад байгаа. За тэгэхээр одоо бид нар энэ A3 дугаар нөхцөл маань болохоор төгс multicollinearity байхгүй гэсэн нөхцөл байна. Эхний хоёр нөхцөлийг нь санаж байна уу та нар? Нэгдүгээр нөхцөл нь болохоор тэр бол 4 штэ. Ингээр регресстэй 4 байсан. Хамгийн амархан нөхцөл маань юу байлаа? Тийм параметруудын ховд шовмон гэж байсан, тийм. Хоёрдугаар нөхцөл маань юу байсан? За тэгэхээр Y-ийг болохоор санамсаргүй төврөөр сонгогдсон гэж байгаа штэ. Тэгэхээр бид нэр төвөрлөлтөө болохоор системтэйгээр ямар нэгэн газараас төвөрлөхгүй бид нэр их олонлогоо төлөөлж чадхаар санамсаргүйгээр Y-ийг гаргаж авах гэсэн, тийм. За 3 дугаар нөхцөл болохоор энэ төгс multicollinearity байхгүй гэсэн нөхцөл байна. За тэгэхээр төгс multicollinearity гэдэг нь хизээ үүсдэг вэ гэхээр нэг x хөвсгчийг гаргаж авахдаа нөгөө нэг x хөвсгчийг ямар нэгэн тогтмолтойгоор үржүүлээ гаргаж авч байна. За одоо жишээлбэл би y маань цалин гэж бодъё тийм хүмүүсүүдийг цалин тайлбарлаж байна. Нэгдүгээр x хөвсгч маань болохоор хэдэн өдөр ажилласан юм бэ гэдэг хүмүүс сард хэдэн хоног ажилласан юм бэ. За хоёр дахь хөвсгч нь болохоор хэдэн ая кофе ууд юм бэ гэдэг асуулт байна тийм. Тэгэхээр
миний одоо таамаг болохоор олон кофе уусан хүн бол их сэрэгцэн, сэргээр шигэлцэн гэсэн үг. Тэгэхээр би бол ажлаа сайн хийгээд өндөр цалин авдаг байх гэх. Тийм таамаг гişүүлж байгаа юм байна. Гэхдээ одоо хүн болгон юм гэдэг гэж үзье л дээ. Ажилласан өдөр болгон дээр 2 кофе уудаг гэж бодчих. Тэ? Таанаас тэгэхээр одоо юу гэдэг хэдэн кофе юу кофе уудаг юм. Өдөрт хэдийг уух уу? Нэг зарим нь 2-оос илүү уудаг юм байна. За би бол 2-тоо ажиллах юм. Тэгэхээр би бол ажил хийж байгаа өдрөө 2 кофе амралтын өдрөө уух. Тэгэхээр бүх хүмүүс ажил хийж байгаа өдрөө 2 кофе уудаг болов энэ уусан кофений тоо бид нэр ажилласан өдрийн товтой зөв оруулж байгаа. Чи зүгээр x2 тэнцүү 2-ын үчиг нь x-ийг оцгоно шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ тохиолдолд бид төгс малтик калинаар гэдэг үгс. Нэг өвсөл нөгөөгөөс шууд чуган байдлаар хамаарч. За өөр нэг тохиолдол болохоор бидний логарифм функцийг буруу хэрэглэсэн тохиолдол гэж ярьж байна. Тэгэхээр бид нэр өмнөх лекцэн дээр юу ярьсан бэ гэхээр би хүмүүсийн коланы хэрэглээг завчлах гэж байгаа гэж. Кока-кола тийм. Тэгэхээр би хүмүүсүүдээс хэдэн одоо за хэдэн одоо юу гэдгийг хэдэн шил уудаг бай сард гэдээ би асуулаа гэж бодъё л та тийм. Тэгэхээр одоо би бол 0 уудаг бай. Та нар одоо 2 уудаг. Тэр их уудаг та нар кока-кола. Сар. За 5 4 гээл тоонод өгнө шүү дээ тийм. Тэгэхээр би хүмүүсүүдээс хэрэглээг юм асууж байгаа. За би магадгүй MCS кока-кола гэдэг ажилд орсон. За тэгэхээр би кока-коланы эргэлтийн функцийг бол үнэлж байгаа гэж бодъё тийм. За тэгээд кока-коланы эргэлт маань юунаас үүсдэг юм бэ гэхээр би хүмүүсийн орлогоос нь хамааруулаад үзчих. Тэгэхээр харьцангуй өндөр орлоготой болвол би кока-кола хэрэглэх нь шүү дээ. Идэв хэрэглэх нь тийм. За гэхдээ би орлогоо болохоор чинь баян болоод ах тусам. Тэгээд кока-коланы чи хэрэглээ болоод шугам байдлаар өсөөх боломж байхгүй шүү дээ. Тийм. Харьцангуй өндөр орлоготой хүмүүс ч юм уу бүр кока-кола хэрэглэхээр бүр барьж байгаа шүү дээ. Илүү өндөр үнэтэй хэрэглээ болж байгаа тийм. Тэгэхээр хамаарлын чумон бокс такстай гэдэг би одоо юу гэж орлогоос нь квадрат аваад шугамс функц болгож шүү дээ. Тэгэхээр орлогоос нь квадрат аваад тэндээсээ логарифм аваад орлогоос тавьж байна тийм. За тэгэхээр би ингээд хэрэглээг яах юм бол логарифм c гэдэг бол за би хүмүүсийн хэрэглээг явуулчих тийм. За энэ дээр нэмэх нь бета 0 бета 1 логарифм орлого за нэмэх нь бета 2-ыг үүсгэн логарифм орлого квадрат гэж зэрэгтүүлж тийм. За тэгэхээр бусад хүчин зүйлүүд нь болохоор юу вэ тийм. Энэ дээр ямар асуудал вэ? Логарифм функц шинжээсаа одоо энэ хоёрчин бол урагшаа буугаад ирнэ шүү дээ. Тийм. 2-ыг үржих нь бета 2 болчихно. Тэгэхээр логарифм орлого гэдэг хөвсгч чинь болохоор үндсэндээ 2 удаа орчих гэсэн үг байна шүү дээ. Тийм. Регресстэй логарифм орлого гэдэг хөвсгчийг 2 удаа оруулсан байна гэсэн үг байхгүй. Энийг одоо 2 үржих бета 2-ыг гамма гэдэг онооны параметрт мэдж чадна шүү дээ. Гэсэн мөртлөө би 2 удаа оруулчаад яг адилхан үсгчийг тус бүрийнхэн нөлөөг нэмэлт гэдэг гэсэн үг. За тэгэхээр логарифм функцийг буруу хэрэгсэн тохиолдолд төгс малтар гэж яах вэ? Тэгэхээр та нэг хэрэгтэй. За 3 дахь тохиолдол болохоор одоо бид нар олон үсгчтэй байлаа гэж бодлоо. За 3 үсгчтэй гэж бодчих. Энэ маань болохоор нөгөө хоёрынхаа шугам функц байна. Бас төгс малтар гэж үүсэн. Эхнийх нь болохоор энэ тусгай тохиолдол байна шүү дээ. Тэ? Хоёр үсгчтэй байх болоод. За өөр нэг тохиолдол болохоор энэ n гэдэг чинь бид юунд дээр ашиглаад байгаа юм бэ? Түүрийн хэмжээ маань болохоор k нь юу вэ? Тэгээ налтын коэффициентуудын тоо шүү дээ. За тэгэхээр түүрийн хэмжээ маань болохоор үнэлж байгаа коэффициентуудын тооноос бага байх юм бол төгс малтар калинарт асуудал үүснэ. Тэгэхээр бид нэр айгүй жижигхэн төвөртэй, тун жижигхэн төвөртэй мөртлөө хэдхэн олон параметрыг үнэлэх гэж оролдох юм бол төгс малтар калинартын асуудал үүсгэнэ шүү дээ. За энэ маань болохоор ийм муу төврийн хувьд самсруугаар сайн хийгдээгүй. Тийм муу төврийн хувьд
төврийн тоо үнэлж байгаа параметрын тооноос өндөр байсан ч гэсэн ийм асуудал үүсчихдэг. За тэгэхээр та нар аль болох төврээ самсргүйгээр цуглуулах ёстой гэдгийг шаардлага. Тэгэхээр ийм зүйл их юм болоод бид логик функц зөв программер тексттэй болно. За эсвэл болвол ийм босод өгсөжлөөс шугам байдлаар хамаарч байгаа үсэж байгаа. Весийн цагнаас хасгана шүү дээ. Илүү л хамсаж чарна. Thanks. За дөрөв дэх нөхцөл болохоор түрүүний ярьжсэн энэ нөхцөл хүлээлт. Тэгэхээр x-үүдийн утга өгөгдсөн байхад одоо бид цалингийнхаа жишээг үзэх юм бол юу ч юм болохоор за x1-ийг би боловсролын жил үзчихье те. За x2 нь одоо туршлага. x3 нь болохоор юу гэх юм цалинд одоо юу нөлөөлөх вэ? За мэрэгжилч гэдэг юм а тийм хөвсчүүдийн утга өгөгдсөн байгаа. Цалин нөлөөлөх болон бусад хүчин зүйлс хүлээгдэж байгаа утга нь болохоор тэр болох юм шүү дээ. За энэ нөхцөл хилээ хандах бай гэдэг. За би x-ийг ингээд тод хараар тэмдэглэсэн байна. Тэгэхээр тэрийг нь болохоор вектор гэсэн үг. Вектор гэдэг нь болохоор бүх x1-ээс xk-га багтаацсан тийм тохиолдолд бид тод x-ээр тэмдэглэждэг. За тэгэхээр бидний тод x гэдэг x-тэй корреляцтай ийм хөвсгчийг юу гэсэн алдааны хэсэгт огтуулсан байх юм бол энэ нөхцөл маань дийлэхгүй байна шүү дээ. Тэ? X нь өндөр байхад юу нь бас өндөр байж идэг. Тэгэхээр боловсролын жил нь өндөр байхад ур чадвар нь бас өндөр байхад бид нар ур чадрыг энэ загвартаа оруулахгүйгээр алдааны хэсэгт үлдээчих юм бол энэ нөхцөл маань гажна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид дасгал дээр ур чадварыг бид юугаар илэрхийлж болох вэ гэдэг семинарын хичээл дээр ярьсан байх хэрэгтэй. Тэгэхээр IQ гэдэг зүйлээр жишээгээр хэмжиж орё. За өөр тохиолдол болохоор юу вэ гэхээр манай функцийн маань хэлбэр буруу тавигдсан байгаа тохиолдол. Тэгэхээр бид нар одоо x хөвсгч уул нь хэрэглээ квадрат гэж шугам бусаар орох ёстой байтал хэрэглээ гэж шугам байдлаар оруулсан байвал их олонлог дээр шугам бусаа байх ёстой байтал бид нар үнэлгээтэй шугам бусаар оруулах юм бол манай энэ нөхцөл гачдаг. За нөгөө талаас эсрэгээр юм адил. Их олонлог дээр шугам нөлөөтэй байдаг зүйлийг бид нар шугам бусаар загвартаа оруулах юм бол энэ нөхцөл маань бас гажна. За хэрвээ энэ A4 гэдэг нөхцөл биелж явах юм бол бид нэр x-үүдийг тусгай нэр өгдөг. Тэгэхээр A4 нөхцөл биелж явах юм бол x1-ээс xk гэдэг хөвсгчдийг бид нэр экзоген хөвсгчд гэж нэрлэдэг. Харин алдааны хэсэгтээ маань тайлбарлагч хөвсгчүүд маань x-үүд маань корреляцтай байх юм бол тэр x-үүдийг эндоген хөвсгч нэрлэдэг. Тэгэхээр та нарыг эргээс үнэлэхээр наад тайлбарлагч хөвсгч чинь эндоген байна гэх юм бол та нарыг магтж байгаа гэсэн үг биш юм шүү. Та нарыг бол A4 нөхцөл гажигдсан байна гэж шүүмжилж гэсэн үг юм шүү дээ. За бид нар болохоор энэ хичээлийн өгүүлжт бол дунд түвшний экономиктэй бас үзэн 15 дахь бид бүлэгдээ хэмжилтийн алдаа гарч байгаа тохиолдолд ээг болон x өсгчүүдийг бид нэр хэмжилтийн алдаа гаргасан байгаа тохиолдолд мөн энэ A4 хажим алдагдав. За мөн одоохондоо бид ярих байгаа ээг болон x өсгчүүд зэрэг тодорхойлогдсон байгаа тохиолдолд тэрийг 16 дахь бүлэгт үзэж байгаа. Тэгэх юм бол бидний өрөөдөг нөхцөл маань гэсэн. Тэгэхээр одоогоор болохоор бид нэр эхлээд x хөвсгч тодорхойлогдоо. Түүнээсээ хамаараа y-г нь тодорхойлогдсон гэж үзэж байгаа шүү дээ. Y маань болохоор x-ээс хамаарна гэж үзэж байгаа. Y-г нь болохоор x-үүдээр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэж y-г нөлөөлөх тохиолдолд 16 дугаар бүлэг гэсэн. Тэр тохиолдолд манай дөрөвдүгээр бүлэг бас төрч. За дөрөв нөхцөл маань бидний бүгдээр ярьлаа шүү дээ. Тэгэхээр бидний өмнөх хичээл дээр дөрөв нөхцөлөө яриад дууссан. Энэ дөрөв нөхцөл биелж байгаа тохиолдолд манай хамгийн бага квадратын аргыг үнэлэгчд болохоор гажигддаггүй. Бид нар ийм дөрөв нөхцөл биелж байгаа тохиолдолд гажигддаггүй бүхний баталсан баталгаа нь болохоор бүлгийн аргалт байгаа. Математик аргалгаа. Тэгэхээр бид нар лекцийн өөрөнд цаг байхгүй учраас
тэрийг та нарыг өөрөө бий дагаад үзээрэй гэдэг аргач юм. Тэгэхээр тэр бол теорем. Хэрвээ энэ дөрвөн нөхцөл биелэх юм бол А1-ээс А4 гэдэг нөхцөл биелэх юм бол нөгөө квадратуудын нийлбэрийг минимумчлаад бета коэффициентуудыг олж байгаа энэ арга маань энгийн хамгийн бага квадратын арга маань ажилтгүй байна шүү дээ. Бета нөгөөдийн маань бета коэффициентуудын маань хүлээгдэж байгаа утга нь жинхэнэ их олонхийнхоо параметруудаа тэнцүү ажилтгүй байна гэсэн тэр тийм. За дараа нь бид нэр нэг нэмэлтийн нөхцөл тавьж байгаа. 5 дугаар нөхцөл. За 5 дугаар нөхцөл нь болохоор энэ Хомскидас нөхцөл гэж байна. За энэ нөхцөлийг бид нэр хамгийн бага квадратын аргын үнэлэгчдийн бета нэг малгайнуудын бета камал үнэлэгчдийн вариацийг олох ашиг. Вариацийн математик томьёог гаргаж авахд энэ нөхцөлийг бол ашиглана. Тэгэхээр энэ нөхцөл маань болохоор ажилтгүй байх гэдгийг баталгаад хэрэглэгддэг байна шүү дээ. Ажилтгүй гэдгийг баталгаад дөрвөн нөхцөл маань 5 дахь маань болохоор x1-ээс xk гэдэг юм нөхцөлөд өгсөн байлаа гэж бодлоо. Тэр нөхцөл зөв алдааны вариац нь болохоор энэ тогтмол сигма тогтмол тоо. Тэгэхээр бид нэр энгийн регрессийн загварын хүрээнд болохоор бид нар нөгөө хадгаламжид юу нөлөөлж болох вэ гэж асууж байсан шүү дээ. Тэр орлого гэж нөлөөлж ирсэн тийм үү. За тэгэхээр хадгаламжид орлого нөлөөлдгүү гэдгээр хадгаламжийн маань вариац ч маань болохоор өндөр орлоготой хүмүүсүүдийн хувьд өндөр байх юм бол Хомскидас нөхцөл зөрчигднө гэсэн шүү дээ. Одоо болохоор тэр нөхцөл маань болохоор ганц өсгчтэй биш. К өсгчтэй нөхцөлдөх нь байна шүү дээ. За хэрвээ энэ маань x-үүдээс үл хамааран сигма квадрат байх юм бол Хомскидас байна. За бид нар А1 гэдэг нөхцөлийг А4 гэдэг нөхцөлтэй хамтруулаад ашиглаж байна. За тэгэхээр бид нар олж. За А1 гэдэг маань нөхцөл маань юу вэ? За тэгэхээр бид нар болохоор y-ийг x1 x2 гэдэг шугам функц хэлбэрээр бичиж бодно гэж нөхцөл тавьж байгаа шүү дээ. Параметрууд нь болохоор бүгдээрээ шугам хэлбэртэй. Ямар нэгэн зэрэг дэвшээгүй шугам бус хувиргалтай ороо. Тийм. Нэгдүгээр нөхцөл. Дөрөвдүгээр нөхцөл маань юу байлаа? Алдааны маань x-үүдийн утгаа өгөгдсөн байхад хүлээлт нь бол тэг гэж тавьсан шүү дээ. Тэгэхээр би одоо энэ гişлээс хоёр талаас нь нөхцөл хүлээлт авах. X-үүдээр тулгуурлацсан тийм. За тэгэхээр энэ дээр болохоор y-ийн хүлээгдэж байгаа утга x-үүдийн утга өгөгдсөн байх гэсэн. Зүгт харна. За энэ тал дээр нь юу болох вэ? Баруун гарталт нь юу болох вэ? Алдаанаас бус хэсгүүд нь үлдэн шүү дээ. Тийм. Ягаад гэх юм бол x-үүдийн утга өгөгдсөн гэж байгаа юм чи бид нар ч бүгдээрээ тогтмолтой хүлээлт нь болохоор тогтмолтой өөрсдөө тэнцүү байна шүү дээ. X-үүд маань өөрсдөө байж байна. За энэ хэсэг маань болохоор A4 нөхцөлөөс болохоор тэг байгаа шүү дээ. За тэгэхээр A1-ийг A4 дээр хамт хийх юм бол эхний нөхцөл маань гарч ирнэ шүү дээ. Энэ маань болохоор A1 A4. За A5-ыг бид нар хамт тавьчих юм бол одоо бид нар хоёр талаас нь вариац авч байгаа гэсэн үг байна шүү дээ. Вариац тийм. Одоо би y-ийнхаа тэмдэг вариацын тэмдэгээс хэлсэн. За тэгэхээр энэ маань юу болох гэсэн үг байна? Нөгөө талаас нь вариац авах хэрэгтэй болно шүү дээ. Хоёр талаас нь вариац. Эдгээр маань юу одоо нөхцөл тэмчин x-ийн утга өгөгдсөн гэж байгаа юм чинь. Эдгээр маань юу? Тогтмол тоо шүү дээ. Тэ? Тогтмол тооны вариац чи юу вэ? Тэг болно шүү дээ. Тогтмол тооны вариац маань тэг. За тэгээд нөхцөл ёсоо алдаанаас маань нөхцөл хүлээ вариац авах гэсэн үг тийм. Тэгэхээр тэр маань болохоор бидний тавьсан нөхцөл ёсоо сигма квадрат. За тэгэхээр y-ийн чинь нөхцөлт вариац нь болохоор сигма квадрат болж таарч шүү дээ. X-үүдийн утга өгөгдсөн байхад y-ийн вариац гэдэг бол сигма квадрат болж таарч.
За тэгэхээр бид А1, А4, А5-ыг нөгөө хоёр гişтэй гэж юм. За. За би бусад ханараас нөгөө юм хаасан. Шалгалт маяг, хэцүү шалгалт маяг тийм. За бид нар одоо их онлын параметруудыг яаж үнэлж авах вэ? Бета 0-аас бета к яаж үнэлж харж авах гэсэн юм. За тэгэхээр үлдэгдлүүдийг регресс бодтоо үлдэгдлүүдээ квадрацыг төвшүүлээд хооронд нэмээд тэдгээрээсээ болохоор энэ параметруудаараа уламжлалт аваад тэгтээ хэцүүлнэ гэсэн шүү дээ. Зөвөр ямар арга байдг вэ? Өөр нэг арга нь одоо ингэ. x1-ийг би бусад бүх нал x-үүд дээр болохоор регресс x1-ийг би x2, x3 гэх мэтлээ xk дээр огтлогч оруулж байгаа регресс бодно шүү дээ. Тэр регресс маань болохоор үлдэгдлээ над өгнөөд үлдэгдэл өгнөтэй. Тэр үлдэгдлийг нь би y дээр регресс. Тэгхийн бол бета 1 болно. За хоёрдугаар дахиад би бол x2-ыг загвартайгаа бусад бүх x дээр регресстэй. Үлдэгдлийг нь гаргаж аваа. Үлдэгдлийгээ би бол y-ийг болохоор тэр үлдэгдэл дээр болохоор регресс. Тэр маань болохоор манай бета 2-ыг гих мэтчлэнгээр би олж авах нь шүү дээ. Тэр хоёр арга байна. Нэгдүгээр нь болохоор нэгдүгээр эргэн нөхцөлөд ашиглах. Хоёрдугаар нь болохоор x-үүдийн үлдэгдлүүдийг олж байгаа регресс. За түүнтэй адилаар вариастай юм шиг. Гаусс-Марковын нөхцөл ингээ биелж байгаа гэж 5 нөхцөл байна. А4 дээр нэмээд вариац нөхцөл. За тэгэхээр энэ тохиолдолд яаж байгаа вэ гэхээр налтын коэффициент J-гээр налтын коэффициент гэдэг бол сигма квадратыг хуваах нь SSTJ үрчийн нэгээс нь R квадрат J. Тэгэхээр R квадрат J болохоор саяны регресс байна шүү дээ. X-үүдийг XJ бусад X-үүд дээр регресс бодоод гаргаж авсан R квадрат. За SSTJ юу байна вэ? Манай J-гээр хувьсгч, J-гээр X хувьсгч квадратуудын нийлбэр байна шүү дээ. Сигма квадрат нь юу вэ? Манай алтааны вариац. За бид нэр үнэлэгчийг хизээ сайн үнэлэгч хийдэг гэж хэлээ. Вариац баг. За тэгэхээр энэ хизээ баг баг. Сигма квадрат баг байх юм бол тийм үү? Сигма квадрат гэдэг нь болохоор манай алтааны хэсэг маань манай y-ийн вариацийн багахан хэлбэрийг нь тайлбарлаад ихэнхийг нь бид нөгөө x хувьсгчудаар тайлбарлаж байгаа тохиол. Тэ? Сигма квадрат баг гэсэн. За өөр хизээ энэ маань байгаа. SST маань нийт квадратуудын нийлбэр J-гээр хувьсгч, J-гээр x хувьсгч, нийт квадратуудын нийлбэр их байвал тийм үү? Энэ хизээ их байна. За тэгэхээр дунджаасаа J-гээр хувьсгч маань J-гээр хувьсгчийн дундж байна тийм үү? Тэгэхээр нийт төврийн хэмжээ үзэнтэй. Тэгэхээр дунджаасаа энэ J-гээр хувьсгч маш их хэлбэлцдэг байх юм бол манай тухайн хувьсгчд харгалзах налтын коэффициент нарийнч сайтай үнэлэгдэнэ шүү дээ. Вариац багтай. Тэ? За тэгэхээр бид нар одоо бүр ийм туулийн тохиолдлыг нь аваад үзэх юм бол огт хэлбэлцдэггүй J-гээр хувьсгч оруулаад ирвэл яах вэ? Огт хэлбэлцдэггүй. Тогтмолтой. Мэн болохоор XJ ч болохоор тогтмолтооны дунд чи юу болох вэ? Тэг болно шүү дээ. Тэ? Тэгэхээр чи тгийн квадратууд болохоор нийлбэр нь болохоор бүгдээрээ тэг болдог тийм үү? Тэгэхээр манай энэ тоо маань болохоор вариац маань болохоор яах вэ? Тоо тэг туваах гэж оролдох нь шүү дээ. Тэгэхээр тодорхойлогдохгүй байна тийм. Тэгэхээр бид нар аль болоо очоосоо дунджаасаа сайн хэлбэлцдэг x-үүдийг олж авах хэрэгтэй байна. Зөөр хизээ маань баг баг.
За R квадрат нь болохоор ямар авах вэ? Бага байвал. R квадратууд нь хизээ бага болох. J-д x хувьсгчийг бид нэр бусад x-үүд дээр ингээс бодож байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ x гээд J-д x маань болохоор бусад тайлбарлагч хувьсгчуудтайгаа ямар авах нь? Корреляц багтаа авах нь шүү дээ. Тэ? Тэгэхээр бусад x-үүд нь болохоор энэ J-д x-ийн хэлбэлцлийг огт тайлбарладгүй авах юм бол тэр маань юу гэсэн үг? R квадрат нь тэгтэй ойрхон болно гэсэн үг шүү дээ. Тэ? Тэр. За харин бусад x хувьсгчууд нь энэ J-д x хувьсгчийг тайлбарладаг байх юм бол юу болох вэ? Энэ маань маш өндөр тоо болно. Тэ? Нэгд маш ойрхон тоо болно гэсэн үг. Тоо маш бага тоонд хуваагаад энэ вариац маань хөлтөө бол маш өндөр тоо болно шүү дээ. Тэ? RJ квадрат нь нэгтэй тэнцвүүгээ үзчих. Энэ хизээ болох вэ? RJ квадрат хизээ нэгтэй тэнцвүү. За бүрийг x-ийн тайлбарлах гэсэн ганцхан xj самар. Ийгдий ганцхан xj энэ чинь ийгтэй одоохондоо холбоогүй байгаа шүү дээ. Энэ одоо зөвхөн энэ RJ квадрат чинь зөвхөн x хувьсгчуудтай холбоотой R квадрат. Тэ? За тэгэхээр энэ RJ квадрат хизээ нэгтэй тэнцвүү. Төгс малтик линейртэй байгаа тохиолдолд. Тэгэхээр J-д x хувьсгч чинь бусад хувьсгчийнхаа шуман функц хэлбэртэй бичигдсэн байх юм бол бусад x-үүдийнхаа гэх юм бол энэ RJ квадрат болохоор нэгтэй тэнцвэр. Малтик линейртэй өндөр байх тусам энэ маань болохоор өндөртэй байх юм байна шүү дээ. Төгс байх юм бол энэ маань нэг болчихно. За тэгэхээр нэг байх юм бол бид нэр тоог тэг авах гэж оролдохоор вариац маань тодорхойлогдохгүй байх тийм. Төгс малтик линейртийг яагаад байх ёсгүй вэ гэж тавиад байгаа болохоор энэ чинь янз бүрийн тооцоолт маань болохоор боломжгүй тохиолдол үүсгэж байгаа учраас тийм. За 3 юм ярьлаа. Өөр ямар тохиолдолд манай вариац бага байх вэ? За энэ бага байвал хичтэй, энэ өндөр байвал энэ бага байвал хичтэй тийм. За энэ бол өндөр байвал хичтэй. Өөр хизээ бага байх байна. И түүрийнхаа хэмжээг юугаар хэмжээд байгаа юм? Энэ одоо хаана ямар нөлөө үзүүлж байна? Түүрийн хэмжээ. SST-д үнэлж штэ. SST чинь квадратуудын нийлбэр болж таарч байна. N тооны квадратууд. За тэгэхээр үндсэндээ болохоор эрэгтэй байна шүү дээ. Сөрөг бус тоонуудын нийлбэр нэмэгдхийн ирээд бол энэ өсөж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр аль болох том төвөр байх юм бол манай коэффициент маань болохоор нарийнч сайнгаар үлдэнэ гэсэн үг байна. Ойлгомжтой байна. За тэгэхээр бид нэр саяны тухай ярьлаа. Төгс малтик линейртэй биш, зүгээр малтик линейртэй байгаа тохиолдолд манай A1-ээс A5 бол ямар зөрчигдөхгүй. За x-үүд хоорондоо шугам хамааралтай байх юм. Үр нагавар юу вэ гэхээр бид нэр сая R квадрат нь болохоор нэгтэй тэнцэж байна. Тэгэхээр вариац тодорхойлогдохгүй гэдээ ярьчлаа. За гэхдээ энэ маань нэгтэй тэнцүү байгаа тохиолдолд бид нэр асуудалд орно гэхээс биш. Нэгт ойрхон өндөр байлаа гэж энэ маань бол ана үнэхээр одоо тийм шиг юм. Одоо жишээл энийг хараад үзлээ. За би энэ зөвхөн J-д x өсөж тухай ярьж байгаа шүү дээ. J-д x өсөж тухай. За тэгвэл одоо би ондоо хоёр шиг x өсөж хооронд маш өндөр малтик линейртэй байлаа гэж байна. Тэ? За тийм бол тэр маань энд яаж нөлөөлөх вэ? Одоо би энэ маань болохоор J-д x өсөж тухай ярьж байгаа шүү дээ. За одоо тэгтэл би энэ J-д x өсөжээс
өөр 2x-ийг тусгаж байгаа хооронд маш өндөр корреляц байлаа гэж. Тэр маань энд нөлөөлөхгүй. Одоо бүр нэг жишээ авах. Би ингээд эцсийн дүнд оюутнуудын эцсийн дүнд ирц ямар нөлөөтэй болоод сонирхож байгаа. Тэгээд эцсийн дүн маань нэг хөвсгч маань байхад ирц маань болохоор x-нэр хөвсгч байлаа гэж. За тэгэхээр би энэний өмнөх коэффициент бета нэг коэффициент сонирхож байгаа гэж байна тийм. Ирц юу эцсийн дүнд нөлөөлдөг юм. За тэгэхээр эцсийн дүнд чинь болохоор эрцээс гадна ондоо хүчин зүйлсүүд нөлөөлж болно шүү дээ. Тийм. За тэгэхээр би одоо жишээлбэл оюутныхан дээр өөр онцлогуудыг тусгах одоогоор хоригдлуулчаад байгаа юм голчоноо x2 өсгөж оруулчих. За элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бас ингээд оруулчих. x3 өсгөж. За. За тэгэхээр одоо би голчоноо энэ y2-ын хооронд маш өндөр корреляцтай байгаа гэж байна. Ерөнхийдөө болохоор энэ сургууль эсэлтээ өндөр оноотой бас оюутнуудын голч оноо нь өндөр байгаа. За бага оноотой хэлсэн оюутнуудын онооноос бас бага. За тэгээ эрг маш өндөр корреляцтай байгаа гэж байна тийм. За тэгэхээр энэ регресс маань болохоор ямар нэгэн асуудалтай регресс мөн үү гэж асууж штэ. Би зөвхөн эцсийн дүнд эрцийн үзүүлэх нөлөөг сонирхож байгаа тохиолдол. За тэгэхээр энэ бол биш шүү. Асуудал бол биш. Яагаад тийм бол бид нар ажилтгүй үеийг байна. За дээр нь болохоор манай вариац болохоор тэр ондоо хөвсгчүүдийн хоорондын корреляц ямар ч хамаагүй байхгүй. Яагаад гэх юм бол манай энэ зөвхөн J-р X хөвсгчийн бусад хөвсгчүүдтэй ямар корреляцтай байгаа нь хамааралтай болохоос биш. Эрцийг Еши оноо бид нар голч оноотой регресс бодоод тэрмээр өндөр R квадраттай байлаа гэх нь болохоор биднэрт ямар ч хамаагүй болж таарж шít. Бид нэр эрцийг Еш голч оноо хоёртой регресс бодоод энэ R квадрат нь ямар байна вэ гэдгийг чухал болохоос биш. Еш голч хоёрын хоорондын өндөр корреляц бол энэ варианстай нөлөөлөхгүй байна шít. Энэ варианс нь. За тэгээд манай эрц маань голчоос ирээд хазаалттай байгаа юм. Хэрэг зовлон. За бид нэр вариац асуух юм байна одоо. За одоо бид нэр ингэ энэ загвар маань буруу тавигдсан гэж бодъё. Буруу тавигдсан. За тэгэхээр бид нэр өмнөхтэйгээ адилхан бас нэг хөвсгчийг бид нэр орхитуулчлаа гэж. Тэгэхээр бид нэр болохоор уул нь бол R гэдэг хөвсгч маань X нь X2 гэдэг хөвсгчээс хамааралбал ийм их орлог дээр байж байгаа. Гэтэл болохоор бид нэр энэ загвараа буруу тавьсан гэж байна. Тэгэхээр тэр буруу тавьсан нэмэр үр дүн маань болохоор үнэлэгчд яаж нэрэлэх вэ? За бид нар одоо бета 1-ийн зөвхөн үнэлэгчийг сонирхож байгаа гэж байна. Бета 1. Эхний наалтын коэффициент авах нь шүү дээ. Тийм. Энэ наалтын коэффициентийг би хоёр аргаар хоёр регрессээс гаргаж авч байна. За нэг нь болохоор яг үнэхээр энэ экономикийн X хөвсгчүүдийг оруулаад за тэгээд малгайтай энэ бета 1 малгай гаргаж авч болно. За үгүй бол X2-ыг нь орхигдуулчаад зөвхөн X1-ийг оруулж байгаа бета 1-ийг үнэлж байгаа. Түүнийгээ би ингээд давсгаатай гэдэг хэлчих тийм. За. Асуудал маань ойлгомжтой тийм. Нэг нь болохоор их орлог дээр X-үүдээ оруулна. Нөгөөх нь болохоор оруулахгүйгээр ирсэн. За хэрвээ бид нар бета 2 их орлог дээр үнэхээр байх ёстой бол энийг үнэлчих юм бол бета 1 гажна гэсэн шүү дээ. Хизээ гажна гэлээ. Энэ мэн тэгээс ялгаатай үе өөр хизээ гажна гэлээ. Энэ хоёрын корреляц болохоор тэгээс ялгаатай үед гажна гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр
саяны хоёр нөхцөлийг зөрчигдчих юм бол бид нэр заавал эхнийхийг нь ашиглах хэрэгтэй. Эхнийг нь оруулаад бета нэг бодох хэрэгтэй. За одоо вариацийг нь харъя. Вариацийг нь. За тэгэхээр саяны ярьсан гаусс нөхцөлөд тав нөхцөлийг ашиглаад вариацаа тооцох юм бол за энэ болохоор манай x өсгчийн нэг квадратуудын нийлбэр. За нөгөөх нь болохоор x1 өсгчийн x2-оос нь хамааруулсан регрессийн r квадрат болж давхна шүү дээ. За тэгэхээр хоёр дахь үнэлэгч маань болохоор энгийн регрессээс гарч ирж байгаа. Энгийн регрессийн вариацийн томьёогоо санах юм бол энэ нь алдааны вариац. За тэгээд x-ийн маань ганц шиг x байгаа шүү дээ. Тэрний маань болохоор нийт квадратуудын нийлбэр байна тийм. За тэгэхээр хэрвээ бета 2 нь тэгээс ялгаатай байх юм бол бета 1 бол ажилттай. Гэхдээ